Монгол улсын эдийн засаг уул уурхай ялангуяа нүүрсний экспортод өндөр хэмжээгээр түшгэлдэг онцлогтой. 2024 оны сүүлийн хагас жилд нүүрсний үн огцон унаж экспортын орлого эрс багасна улсын төсөвт 3.2 их 80 төгрөгийн алдагдал үүсэх шалтгаан болсон. Үүнийг дагаад 2025 оны төсвийн тодтгол хийгдэж зардлыг 1.2 их 80-аар бууруулах шаардлага гарсан юм. Иргэдийн худалдаа авах чадвар суларч инфляц харьцангуй тогтворцсон ч бодит орлого нэмэгдээгүй хэвээр байна. Үйлдвэрлэл үйлчлэгээний салбар итгэх султай байгаагаас ажилгүйдлийн түвшинч тодорхой хэмжээнд өндөр байгаа нь анхаарал татаж байгаа асуудал. Дэлхийд дахин дөрнөж байгаа геополитикийн хурцмал байдал, хөрш орнуудын худалдааны бодлогын өөрчлөлт, хил гайлын саатал зэрэг нь Монголын эдийн засагт шууд болон шууд бусаар сөргөөр нөлөөлж байна гэж харж байна. Тэгэхээр Орос, Украины дайн, Америк худалдааны дайн, тарифын бодлогууд, ойролт орондын мөргөлдөөн гээд дэлхийн дахинд одоо үүсэж байгаа геополитикийн нөхцөл байдал бол манай улсын одоо эдийн засагт бас сөргөөр нөлөөлж байгаа. Тийм ч учраас манайх шиг одоо хос хамааралтай ийм эдийн засгийн бүтцтэй оронд бол одоо нүүрсний үн одоо 39%-аар буурсан нь бол бас томоохон цохилтуудыг өгж байна. Эдийн засгийн идэвхжлийг сэргээх хэрэгж жилүүдэд тогтвортой өсөлтийг хангахын тулд засгийн газар хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлж стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, шин санхүүжилтийг загварыг нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм а. Тухайлбал төрөөс санхүүгийн баталгаа хууль эрх зүйн орчныг сайжруулж, харин хувийн хвшил хөрөнгө оруулалтыг хангах замаар уул уурхай дэд бүтэц үйлдвэрийн салбарын том төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газар бол дэд түвшиндөө бүсэж хангалж байгаа. За төрөд хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаа хэдий ч зөвхөн одоо хэмнэлт хийгээд байхаас илүүтэйгээр бид нэр цаашдаа гадаадын одоо хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, за чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг эрчимжүүлэх, за төр хувийн хвшлийн түншлэлийн санхүүгийн одоо зөв схемийг ашиглаж дэд бүтцийн одоо төслүүдэд санхүүжүүлэх, нэмэн хүртэг шингэсэн технологийн агуулмж шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аж үйлдвэрийн салбаруудаа дэмжих энэ одоо чиглэлийн бодлогуудыг одоо авч хэрэгжүүлэх шаардлагатай. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад буюу одоо хүн суртал үүсгээд байгаа энэ зөвшөөрлүүдтэй тэмцэх, мэргэжлийн холбоодуудад зарим одоо зөвшөөрлүүдийн чиг үүргүүдийг шилжүүлэх, хувийн хвшлийн мэргэжлийн холбоодын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гэх одоо хамгийн зөв одоо платформуудыг ашиглах чиглэлээр бол ажиллаж байгаа. Өнөөгийн нөхцөлд Монголын эдийн засаг гадны зах зээл геополитикийн хит мэдрэмтгий хэвээр байна. Иймд эдийн засгийн бүтэц өөрчлөлт, дотоодын үйлдвэрлэл, олон толгуур төвшлийг дэмжих шин бодлого, хувийн хвшлийн идэвхийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах урт хугацааны механизм зайлшгүй шаардлагатай байна. Засгийн газрын зүгээс төсөв санхүүгийн хэмнэлтийн зэрэгцээ, хувийн хвшилтэд түншилж, эрсдлээ хуваалцсан, үр өгөөж өндөртэй төслүүдийг дэмжих бодлого нь зөв чиглэлд хандсан алхам гэж үзэж болно. Харин энэ бодлого цаашид хэрхэн хэрэгжих, хөрөнгө оруулалтын орчныг хэр сайн бүрдүүлж чадах нь Монгол улсын эдийн засгийн хүндрэлийг давах гол хүчин зүйл болох юм а.